TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Өнөөдөр нэвтрүүлэг маань үнэхээр өөр орчинд явагдаж байна. Яг одоо би гэртээ гал тоогоондоо талх бариад сууж байна. Бүх орцоодоо сайтар хийж холж хутгах хэрэгтэй байгаад байгаа одоогийн байдлаар. Гэхдээ ус тос хоёр хоорондоо ер нь сайн холилдохгүй байна. Яг одоогийн байдлаар. Үүнтэй адилхан хоорондоо эвцэлдэж нийцдэггүй тийм хүмүүс байдаг тий. Зарим нэг зан ашин нийлэхгүй, бас бүр хоорондоо бүр харилцах дурггүй, үг солихч дурггүй, яг ус тос шиг зан гаргадаг хүмүүс зөндөө олон байдаг. Сайн уу гэрлээ? Манай гал тоогонд дохлаад тавтай морилно найзаа. За сайн уу, ёстой сайхан үнэртэж юм. Юу игээд байгаа юм бэ? За би чамд үнэхээр хайртай учраас би талхаа чамтай хуваалцснаа. Тоглосон маа. Тэгээд манад ирсэнд баярлалаа. Баярлалаа. Тэгээд найзтай хайртай байлгүй яах вэ? Тэгээд сонсогчдоос энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд саяхан Жимсэгийн хэлснээр нөө холих нэгдэх тухай ярилцлаа штэ тий. Сайн нухвал ер нь зурмаг их гоё болдог штэ тий. Тийм шүү. Зөвхөн зурмаг ярихгүй бүгдээрээ өнөөдөр гэр бүлийн тухай халуун долоо яриа өрнөлөх болно. Тийм байна. Тэгээд нөө баян амьдрал баян болохоор тий. Өнөө цагт янз бүрийн гишүүдээс бүрдсэн гэр бүлүүд бий болж байна. Тэгээд ямар ч гэсэн нэг гэрт нийлсэн болохоор эв нэгдэлтэй байх нь маш чухал шүү дээ тий. Монгол хэлэнд холимог гэр бүл гэдэг нэр томьёо тэр олгон ер нь их гараад байдаггүй. Ерөнхийдөө холимог гэр бүл гэхээр сонсогч танд эвгүй сонсогдчихэж магадгүй. Гэхдээ энэ талаар найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгээрээ өнөөдөр бид нэр ярилцах болно. Монгол хэлэнд холимог гэр бүл гэдэг нэр томьёо байдгүй ч гэсэн ерөнхийдөө өнөөдрийн нийгмийн амьдралыг харах юм бол яг энэ холимог гэр бүлийн байдлууд ер нь ажиглагдаж зөндөө олон байдаг. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлгээр нэгэн цочноо танилцуулахыг хүсэж байна. Өнөөдрийн цочин маань гэр бүл судлаач Пүүжа маань ирсэн байна. Тэгээд яг өнөөдөр яг холимог гэр бүл гэж яг юу вэ? Холимог гэр бүлийн онцлог юу вэ гэдэг талаар Пүүжа маань та бүхэнтэй хуваалцах болно. Тавтай морилно Пүүжа. За сайн уу хоёроо? Сайн уу. За бас энэ нэвтрүүлгийг сонсож байгаа бүсгүй танд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. За тэгээд нийгмийн гол цөм нь одоо яах аргагүй одоо гэр бүл байгаа. Тэгээд эхэнд одоо бурхан ирэм нүгмүсийг бүтээгээд гэр бүл болгосон байдаг. Гэхдээ энэ цаг үеийн нөхцөлд болохоор одоо гэр бүлийн янз бүрийн хэв маягууд бий болж байна л да. Өвөө эмээ, эцэг эх те өөр хүүхдүүд нэг гэр бүл гэсэн одоо үндсэн ойлголт дэлхий одоо хаач ингээд байдаг. Гэтэл одоо үүн дээр нэмээд тусдаа гарч амжаагүй одоо авга, нагц талын ах дүүс те хамт амьдардаг байх нь одоо бас цөөнгүй. За бас аав ээж нь гадагшаа ажиллахаар явсан одоо нөхцөлд хүүхдүүд одоо байгаа айлаа л одоо манай гэр гэж одоо ярина штэ те. Тэгээ эдгээр хүчин зүйлийн нөлөөгөөр холимог гэр бүл гэсэн ойлголт ингээд урган гарч байна. Ерөнхийдөө яг Монголын нийгмийг харах юм бол яг энэ гэр бүлийн загвар ер нь нийтлэг байдаг тий. За тийм болохоор энэ төрлийн одоо гэр бүл дээр хэдүүлээ ингээд суурлаад ингээд жоохон ярилцъя л да. За ямар ч одоо гэр бүлд ингээд асуудлууд байгаа. Тэр бол мэдээж. Гэхдээ холимог гэр бүлд одоо бүр их асуудал байгаад байх шиг ингээд ажиглагдаж байгаа юм. Хэрвээ асуудалд ингээд бодтой тодорхой хандахгүй болохоор штэ гэр бүл салах хүртлээ одоо бүр ингээд зөрчил ингээд томордог байна. Холимог гэр бүл одоо амьдралын шаардлагаар ингээд бий болдог учраас бид одоо үүнд хариуцлагатай маш хариуцлагатай ингээд хандах хэрэгтэй байна. Тэгээ зохицуулж ерөөсө болохгүй харилцаа гэж бол байхгүй тийм ээ. За тэгээд одоо хүн бүрл одоо хайрлагдах хэрэгцээ байгаа. Тэгээ холимог гэр бүлд одоо аав ээжээ дагаж ирсэн хүүхдүүд одоо ихэнхдээ ингээд хойд ээж аавдаа ингээд хайрлагдахгүй байх нь ингээд маш олон жишээгээр ингээд одоо илэрхийлэгдэж байгаа.
За тэгээ бид нэг зүйлийг ингээд ойлгох хэрэгтэй юм аа. Тэр нь одоо юу гэхээр хоол ундтай байлгах хайрлах хоёр ч одоо өөр зүйл шүү гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Хайр гэдэг чи одоо зүгээр нэг сэтгэл хөдлөл юм уу эсвэл нэг үйл тоогоод ингээд орхиж болох ойлголт бол биш ээ. Энд чи одоо үйлдэл, сонголт, бас зориулалт. За яг үнэндээ эхнэр нөхөр болж байгаа хүмүүс одоо аль нь ингээд гэрэлсэн хүнийхээ одоо хүүхдэд миний хүүхдээ гэсэн тэр одоо төрлөх мэдрэмжээр нэг ханддаггүй. Одоо бас тийм болохоор тэр хүүхдэд одоо зайлшгүй хэрэгтэй хайрыг өгөхийн тулд хин хинээс нь одоо ингээд хичээл зүтгэл ингээд шаардлагданаа. Энийг ойлгох хэрэгтэй байна. Нэг талын яг харилцаа биш ахна шүү дээ. Тий, шаардлагдан. За үл тоож орхилгүйгээр бас хэд их бөөцөлөхгүй. Тийм ээ? Тэгээд өөрийн хүүхдээ бас орхихгүй. Тэгээд зөв зохистойгоор одоо тэр хүүхдэд хайрлагдсан үн цэнтэй гэсэн мэдрэмжийг одоо өгөх хэрэгтэй. Өгөх хэрэгтэй болно. За хүүхдийн хувьд одоо амаргүй. Тантай одоо ингээд тэрсэлж, зөрүүдэлж, ууралж одоо өсрөгчж магадгүй. Гэхдээ битгий бууж өгөөрэй. Битгий бууж өгөөрэй. Ийм угаасаа тохиолдож болно. Дахиад илий битгий бууж өгөөрэй. Одоо хайр хожим ингээд тууштай байснаар ингээ үр жимсээ өгдөг юм шүү гэж хэлмээр байгаа. За бас нөгөө талаар холимог гэр бүл бол одоо яг л ингээд ийм ус тос шиг энэ минийх, энэ чинийх, энэ биднийх гэж одоо ялгах гээд байдаг гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Ийм гэр бүлийг он жил сайн сайхан байлгыг гэвэл одоо юуныг санаж явахад ингээд илүүдэхгүй маа. Тий. За тэгээд үүн дээр нэмэгдээд тэр хүүхдийн одоо тустай байгаа. За эсвэл нас барсан аав ээжийнх нь хамаатнуудтай харилцах асуудал бас нэмэгддэг тийм ээ. Тэгээд одоо бурхан минь одоо маш олон харилцаал ингээл нэмэгдэн штэ. За тэгээд ийм харилцаанд донд одоо чухал бүр маш чухал хоёр зүйл байгаа юм. За эхнийх нь буюу нэгд хүүхдийн хувьд одоо юу зөв бэ гэдгийг хийх. За хоёрт нь бидний хандлага хүүхдүүдэд ингээд шууд нөлөөлдөг болохоор өмнөх гэр бүлтэй ингээд эвтэй харилцааг ингээд хадгалах явдлага. Тийм шүү. Хүүхдүүд хараад сурч байгаа учраас тий. За хүүхэд одоо өөрийн төрсэн аав ээжтэйгээ харилцаатай байх нь одоо төрлөх хэрэгцээ байдаг ч юм уу те одоо нөлөө хүчирхийлэлтэй орчинг одоо зөвшөөрөх ингээд арга байхгүй л те. Гэхдээ төрсэн эцэгэх хүүхдийн харилцааг одоо бүр мөсөн таслах ямар ч аргагүй. Ямар ч аргагүй. За ингэвэл одоо хүүхдийн хувьд ойлгомжгүй байдал үүсээд уур уцаартай тэгээ дүү нартаа бас дургуулах те сэтгэлийг ингээд бий болох гэдэг. За өнгөрснөө тэгээд уучлж хүүхдэд зөв сайныг хийгэрэй гэж бас нэмж хэлмээр санагдаад байна. Тэгээд за уучлж ингээд ойлгоход ингээд хэцүү байх юм бол тэ энэ уур гомдлыг энэ чигээр нь өөртөө байлгах уу? Бас хүүхэд энэ салалтад ямар буруу таан бэ гэдгийг ингээд өөрөөсөө бас нэг асуучвал зүгээр. Ер нь асуувал зүгээр байх. Асуугаад үзэх хэрэгтэй. За уучлсан хүн л одоо хүүхдийнхээ хувьд зөв зүйлийг ингээд хийж чадна. Уучлаагүй бол ингээд хэцүү шүү дээ, тэ. За тэгээд ингэснээр хүүхд чинь ч одоо гэрлэлтийг чинь одоо хүлээн зөвшөөрөөд голимог гэр бүлийн уур амьсгалд ингээд дасаж эхэлнэ. Хүүхдүүдэд дагуулад гэр бүл болсон одоо хосын хувьд минийх гэдгээ тавиад биднийх болох нь. Одоо тавиад гэдэг нь тавьж явуулаад биднийх болох нь одоо тиймж амархан биш. Амархан биш. Маш их одоо төвчээр уучлал ярилцах цаг хэрэгтэй. Тэгэхээр одоо эцэст нь хэлэхэд одоо итгэлцэл одоо та хоёрын хувьд хамгийн чухал нь шүү гэдгийг одоо энд онцолж хэлмээр байна.
Магадгүй дахин гэрэлсэн хосууд эсвэл ийм гэр бүл төссөн хүмүүст хэцүү санагдаж байгаа хэл та. Библиэд иш үзүүлэгч Иремьягийн хэлсэн үгэнд та нарт зориулсан төлөвлөгөөгөө би мэднэ гэж Бурхны үгийг тунхагласан байдаг штэ. Тэр төлөвлөгөө нь гай гамшигын бус та нарт ирээдүйд сайн сайхан итгэл найдварыг өгнө гэсэн амлалтын үг. Бурхны амлалт бол үнэн. Тиймээс үн цэнтэй онцгой өрөөгцөн гэр бүлийг бий болгох тусламжийг Бурханаас асуугаарай. Хавш намайг дагсан таныг би дагна хичнээн золон мишэл тулсан тандаа би Найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр маань үргэлжилж байна. Тэгээд бидний эргэн тойронд гэр бүл бүрэл асуудалтай байдаг. Тэгээд өнөөдрийн ярьцлага танд биш юм а гэхэд таны хайртай хэн нэгэнд хэрэг болж магадгүй. Тэгээд хэрлэнгээ одоо урья. Сайн байцгаана уу? Нэвтрүүлэгт оролцож байгаадаа баяртай байна.
Тэгээ хүүхдүүд ялангуяа нэг гэрийн ойрхон насны хүүхдүүд хоорондоо зодтолдох, муудалцах их хэлбэг байдаг штэ. Тэгээ өнөөдрийн түүх бол яг энэ талаар гарч байгаа. Абсалом, Амном хоёр хүүхдүүдэд муудалцаад байвал аав ээж нь тэдэнд туслах хэрэгтэй штэ. Гэхдээ яаж хүүхдүүдтэй бие биенийгээ хүлээн зөвшөөрч ялгаатай байдлаа мэддэг болоход нь туслах вэ? Үүнийг ойлгох үнэхээр хэцүү. Гэлээгээд бид ажиллахаас өөр аргагүй. Бие биенээ сэтгэл зүйн хувьд шархлуулахгүй, зөрчил маргаанаа шийдвэрлэхэд нь бид өөртөө зөв загтан суралцах хэрэгтэй л дээ. За би одоо Библийн нэг түүхийг хуваалцъя. Абсалом Амном хоёр эцэг нэгтэй их ондоотой ах дүүс. За аав нь Израилийн хаан Давид, Амном болвол ууган хүүн эцгийнхээ хаан судлыг залгамжлах хэрэгтэй. Харин Абсалом Амноноос насаараа дүү. Тамар гэдэг охин дүүтэй. За түүндээч маш их хайртай. Абсалом Тамар хоёр их нэгтэй гэсэн үг л дээ. За бидний нэрлэж байгаагаар бол энэ холимог гэр бүл. Гэтэл Амнон Тамарт дурсан учраас түүнийг өөрийн болгохын тулд хүний нүднээс талдуур хүчрхийлсэн талаар гардаг. Бурхны хувьд гэр бүлийн ойрын хүнтэйгээ бэлгийн харилцаанд орох нь мэдээж бузар муу хэрэг. Тамарын ах Абсалом үүнийг мэдээд маш их уурлаад Амноноос өвшөө авнаа гэж тангаралдаг шүү дээ. За тэр гурийн эцэг болох хаан Давид шинэ тухай мэдээд ихээ дуурсан ч гэсэн Амнонд ямар ч үүрэг хариуцлага үүрүүлээгүй. За түүгээс харах юм бол ууган хүү аимшигтай буруу зүйл хийцэн тэгсээр нэг ямар сахилгажуулалт амсаагүй. За их өөр боловч эцэг нэгтэй дүүгээ ичхүүр болгоо сэтгэл санаагийн шархлуулчаад байгаа байхгүй юу. Тэгэхээр үүнийг мэдсэн ах нь үзэн ядаад өсөрч чинь гэсэн үг. Аав нь мэдчихэд юу ч хийгээгүй. Тэг эцэг хүний хувьд энэ зөв үү, хариуцлага хүлээсэн үү, гэр бүлийн асуудал аль хэдийн хүндэрсэн байгаа тохиолдлыг бид нар ингээ хөндлөнгөөс нь харж байна л да. 2 жилийн дараа Абсалом өшөөгөө авдаг. Амнон маш их дар суугаа согтуу байсан шүн Абсалом яасан бэ гэхээр зарснараа явуулаад түүнийг хор очихсан. Ууган хүү үхэд Абсалом хаан ширээн залгамжлах болсон ч тэр хүний аим хороосон гэмтэн гэсэн үг. Тиймээс эцгээсээ зүхтаад өөр ус руу дайжж байгаа. Хэсэг хугацааны дараа Давид хаан түүнийг их нутагтаа эргэн эрхийг нь зөвшөөрсөн ч гэсэн өөртөөгөө уулзахыг болж зөвшөөрөөгүй. Ингээд дахиад 2 жил өнгөрөөд Абсалом гимшиж аваасаа уучлал гуйсаар тэд эвлэрдэг талаар гарч байгаа. Алдаа дутагдлыг нь эцэг ихэн сахилгажуулж өгөөгүй учраас асуудал ямар их томорч байгааг бид нар эндээс харж байна. Үүний дараа Абсалом аавынхаа хаан судалд санаархаад өөрийгөө илүү сайн хаан байх болно гэж хүмүүсийг ятгаж эхэлж байгаа. Давид хаан хүүгээсээ зүхтахаас өөр аргагүй болоод хотоос гарч явдаг. Гэхдээ бурхан Абсаломыг шийтгдэг байгаа. Түүнийг бортой давхиж яхад нь өсөн модны мөчөрт орооцолдоод үлэгдчихсэн багт нь хааны цэргүүд ирээд түүнийг зүрхэнд нь жадлаад хүнэсэн. Байдаг. Үнэхээр харамсалтай түүх байгааз. Тэгэхээр энэ гэр бүлийн хувьд маш их ээдрээтэй зөрчилтөөтэй байсан. Зөрчил маргаанаа эрүүл зөв аргаар шийдвэрлэж сурахт нь тусалж зааж өгөхгүй болвол үр дагавар нь улмал их болдог. Библиэд бурхан аав ээжүүдэд хандаад тэднийг эзний дэг журам ба сургамжаар хүмүүжүүл гэсэн байдаг. Бид хүүхдүүдтэй хайртай тэднийгээ харж баясдаг шиг Есүс ч гэсэн хайрладаг. Гол нь бид зөв бурууг зааж өгөх ёстой байгаа юм л та. Хийсэн үйлдэл нь үр дагавартай байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй байгаа. Хүүхдүүдэд шийтгэж хашраах биш, харин сургаж хүмүүжүүлэх тухай ярьж байна гэсэн үг. Хэрвээ дуулуургүй байвал зарим эрхийг нь хязгаарлаад нэмэлт ажиллаж өгч болно. Бас нэг чухал зүйл нь тэдний төлөөх залбирал. Бурхан бидний залбирлыг сонсдог, бидний санаа зовлтыг ч хүүхдүүдийг маань өөрийг чинь сайн мэдж байгаа. Хүүхдүүдэд сахилгажуулах онцгой хэрэгцээ байвал залбирах хэрэгтэй. Бурхан таны хүүхдүүдийг гэр бүлийг тань бүрэн баяр хөөртэй байгаасаа гэж хүсдэг. Хүүхдүүдтэй эвтэй нартай байхад нь туслахад надад нэг хідэн санаа байна л да. За эхлээд Бурханаас танай гэр бүлийн тэргүүн байж аливаа шийдвэр гаргахад нь тусалдаг байхыг Бурханаас асуудаг байх хэрэгтэй. Дараагийн дугаарт нь хүүхдүүдийнхээ төлөө өдөр бүр залбираарай гэж би зөвлөмөр байгаа. Эцэст нь хүүхдүүд маань муудалцаад байвал өөртөө эвлэрхийг нь хүлээх хэрэгтэй.
Гэхдээ бие биенийхээ бүр сэтгэлийг нь өвдгөх хүртэл хүлээх хэрэггүй л дээ. Яагаад муудалцсныг нь, яаж эвлэрхийг нь хамт суулгаж агаад ярилцдаг байх нь чухал байна. Тийм байна. Мэдээж хүүхдүүд маань ингээ асуудлаа шийддэг болчвол сайн байна л да. Харин маргаан үргэлжилсээр ах юм бол тус-тусад нь уулзаад ярилцвал их оновчтой санагдаад байгаа. Дараа нь хамтд нь дахиад мэдээж ярилцах хэрэгтэй. За магадгүй сонсогч та ч гэсэн ах дүүстэйгээ эвдэрсэн харилцаа байх юм бол та нарын дээр хүндлэл хүлээсэн хэн байна? Тэр хүнд энэ санааг хэлээд ах дүүстэйгээ эвлэрэх оролдлогыг хийгээрэй. Эвлэрээрээ. За би түрүүнд бурхан бол танай гэр бүлийн тэргүүн байх ёстой гэж хэлсэн шүү дээ, тий. Тэгэхээр эн чинь нөхрийгтэй хинч биш гэж хэлж байгаа санаа бол ерөөсөө биш. Харин бурханы арга зам, мэрэгэн ухаан дээр хамтдаа ирээрээ гэсэн санаа юм шүү. Тэгээ нөхөр ихнэр хүүхдүүд хамтдаа л бурханыг хүлээж аваад тушаалуудыг нь дагахаар санаа нэгдэж залбирдаг байх чухал байгаа. За та нарын маань хувьд настай санал нэг байвал хамт залбираарай. Бурхан минь ээ, та манай гэр бүлийн тэргүүн болж бидэнд туслан удирдах өгөөч. Хань бид хоёр сайн эцэг их байж хүүхдүүдэд сайн өсгөхөд туслаач. Буруу хийсэн бүх зүйлийг минь уучлаарай. Бидний дургүй зүйлийг хийсэн ч хүүхдүүдэд бүрэн дүрэн хайрлахад та туслаач. Бурхан минь, Авсалон Амнам хоёрын гэрийнхэн шиг асуудалтай тулгармааргүй байна. Хүүхдүүдэд юуг яаж заахыг чиглүүлж өгөөрэй. Иесусийн нэрээр гуйж байна. Амен. Амен. Өнөөдрийн хөтөлбөрөөс суралцсан зүйл юу вэ гэхээр амьдрал шийдвэрлэхэд хэцүү асуудал тулгарх үед ямар арга хэмжээ авах ёстой байдгийг одоо өөрийн үгээрээ Библи бидэнд заасан байдаг нь ямар сайхан хэрэг вэ гэж сурлаа. Тийм. Тэгээд уншаад суралцахад одоо ийм байна тий. Гэр бүлийг бурхан өөрөө л бүтээсэн болохоор бид нар одоо эцэг их нэгтэй байна уу? Эсвэл хойд аав ээжийн хүүхдүүдийг ч гэсэн нэг гэр бүл байхыг зөвшөөрсөн гэсэн үг болж тарж байгаа байхгүй. Тэгээ бусдыг харж байгаа бид хандлагыг бид нар өөрсдөө л бий болгож яг бид нар өөрсдөө л сонгодог штеп. Энэ 7 хоногт та гэр бүлийнхэндээ илүү найрсаг байгаасаа гэж хүсэж байна. Тэгээ бас зөөлөн сэтгэлээр гэр бүлийнхэндээ ханднаа гэж би бас найдаж байна. Тэгээ гаднаас ороод ирэхэд инээмсэглэл гэрэл цацруулаад ороод ирэхэд гэрт байгаа хүмүүс ч гэсэн инээмсэглэлээ тогтдог штеп тий. Энэ л яг нөгөө гэр бүлийн орчныг халуун дулаан болгож дүүргдэг. Яг үнэн тийм шүү те. Тэгээ нөгөө гэр бүлийн харилцааны хандлагын талаар бидний ярьж байгаа зүйлс нь үр дүнгөө өгсөн гэдэгт итгэлтэй байна. Тэгээд ямар нэгэн сэтгэгдэл одоо байх юм бол бидэнтэй бас хуваалцаарай гэж хүсэж байна. Тэгээд дараагийн нэвтрүүлэгтээ бас хамт байгаарай гэж бас хүсэж байна. За тэгээ би эх 7 хоногийн туршид таныг сайхан зантай найрсаг байхаа мартваа гэж уриалмаар байна. За дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай. Баяртай. TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 9070751 дугаараар холбогдоорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлийг бид хүлээн авахдаа баяртай байх болно.